Show me love, don't need no money. Don't need nobody. Just need your body. 1, 2, 3, go! Харин за Black Friday-ээр юу авснаа та бүхэнд хуваалцъя. За уг нарийнаас эхлэж бодож байна. За энэ дөрвөн яг адилхан цанц авсан байна. Өгнөд нөөр. Энэ хэд авсан байсан бэ гэхээр энэ зүүн харуулъя. $22-аас $40 хэмжээтэй байсан. Энийг гоё. Энэ purple. Нэг зүйл. За нэг ийм харагдтiin. Энэ миний дуртай өнгө. Энэ жил агуу дуртай байгаа. Энэ ялкин. Тий. Ерөөсөө нэг тийм илүү дутуу юм байхгүй. ийм мөн агттай. За яг энтэй адилхан заяа. Хаа? Яг адилхан. Энэ сар нүгийг авсан. Би амар нэг юмнаас яг хоёр өмгийг авах амар дуртай. Бүх юмнаас нэг хоёр өөр юм авчихсан. Тэгээ энэ яагаад амар гэдэг вэ гэхээр манай энэ хаваад ч амар нартай. Тэгээ өдөртөө хичээлд явхад ханцуугийн өмсөөр амар борлоод идэх байхгүй юу? Тэгээ дандаа ханцуудаг авдаг. Яг одоо ингээ ингээд амархан өмсөөр энэ маань айгу бодлоо тэгсэндээ яг царайгаа ажихан бодлоо учраас би бас айгу малгай утсан. Тэгээд энэ би болохоор я 10 сарын өмнө дөөс энэ basic юмтай хотод болон нэг юм ханцуутай бие барьсан энэ цанцтай байх хэрэгтэй гэж боддог. Дараагийнх нь болохоор энэ хар цамц бол яг ингээд тэмдээ цочдог. Энд ийм оруулахтай юм байна. Энэ бас зүгээр джинсэн дээр өмсгөл, юухэн дээр өмсгөл. Энэ бол шүүн байх хэрэгтэй. Юмнууд их нэрштэй тий. Тэр мэдээ. За дараагийнх нь болохоор яа тийм хар цамц. Ийм гоё юмтэй. Бас шүүн байх хэрэгтэй гэсэн нэг гэж бодоод авсан. За тэгээд дараагийн хэлбэр нь ууд нави ийм амснууд гэсэн. Хаваад байхаар аюул хүлээц явдаг. Тэгээд амсаг гоо ташлаа. За энэ тэгээд $9 гэсэн ингээд нэг нь. Тэгээд хэмдраад $50 гэсэн. Тэгэхээр нэг үнээр хоёрыг хаваасан шүү дээ. Одоо Zara-гийн юмнуудыг харцгаа. За Zara-гаас болохоор энийг авсан. Ингээд өмсчиж болно. Энэ бас хэмдраг байсан. Энэ юу гэх өмс гэж авсан Zara-гаас бас. Энэ арта шортаараа харагддаг. Уртаа юу бүрээ харагддаг. Өмсөд харуулъя. За дараагийн худалдаа авалт болохоор Michael Kors энэ цугасан. За энэ хэдэн доллараас жилээдээ хэмдрээд $80 болсон байсан. Тэгээ вебсайтаас нь шууд захиалаад авсан. Надад ерөөсөө хичээлтэй өөрөх түнх байдаггүй. Би яг өөрийнхөө нэг ойсон түнхийг бүрээд яваад ирсэн юм. Энэ түнхийг би ойсон гэхгүй юу? Тэгээ ингээд лаптопоо хийхээр Stanley-га хийж багтдаггүй. Эсвэл Stanley маань ингээд ийш хөлбрөөд асгарчдаг гэсэн аахгүй юу? Тэгээд дотор байсан бүх бичиг баримтууд одоо хичээлийн материалууд ингээд орчдөг гэсэн. Тэгээд энэ удаад яалтчгүй түүх авах хэрэгтэй юм байна гэж бодоод ярьсан байгаа. Тэгээд Michael Kors авсан. Улаан өнгө их дуртай. Classic
elegant гэдэг ороо лаптоп маань багтдаг, чихвч маань багтдаг. Тэгээд усны сан маань бас багтдаг. Яа, энэ маш их багтдаг. Тэгээд өөрөөр бас дэвтэйхэн аюу хүн санагддаггүй. Тийм энэ хулгайлалтанд баяртай байгаа. Яг юу ч нэг сайн чанартай цүнх чинь амар бодгийг хэлэхгүй шүү дээ. Энэ чинь барыг натаараа өмсөөд зүгээр идлээд охин маань хэлэх юм тийм үстэй тийм. Надад л ээж маань ингээд ээж маань 70 наснаа үүсгэсэн цүнх гэдэг юм бол надад амар гол санагдана. Эндээс бас хоёр дотор 붙сан байгаа. $15-аас хэмдраа нэг $9 болсон. Тэгээд нэг дотор 붙сан. $9. Тэгээд хоёрын хувьсаа харуулаад яах вэ гэж бодчих. Victoria's Secret материал 5% хувьд бол маш гоё юм билээ. Би 10 жилдээ нэг Victoria's Secret байсан. Тийм маш гоё тай байдаг байсан. Бусдаа харьцуулаад тэгээд энэ удаад бас Victoria's Secret яаж алхасгүй байх вэ гэж бодоод. Тэгээд Victoria's Secret дээр яг доллар ширхгийг $35 авах юм хэлсэн байгаа. Тэгээд таах хүсвэл тэр сайтаас нь ороод захиалцаарай. Тийм материал 5% бол үнэхээр гоё. Өтөр мэдж байгаа. За дараагийнх нь Aritzia. Энийг Aritzia гэж дууддаг. Би бол Aritzia гэж дууддаг. Яа. Aritzia-гаас дүү 3 авсан. Энэ. Табины өмнө харуулна. Aritzia юм бүх юмнууд нь 20% хэмжсэн байсан. Тэгээд ер нь Aritzia харахад аюу тавтай байдаг. Хувцас хөрөөн маш тухтай байдаг. Ерөнхийдөө ингээ бусад дэлгүүртэй яг адилхан төстэй юмнууд зардаг гэсэндээ яг тэр брендинг, тэгээ customer service тал дээрээ бол аюу даваад байна. За энийг авсан би жимдээ өмсгөж авсан. Тэгвэл энэ жил энэ өнгө амар их дуралж байгаа. Тэгээд энэ ингээ гоё байрж байгаа нь амар таалагдж байгаа. Үүнийг хослуулаад тэгээд энэ үнэтэй өмг байж таарсан ашгүй. Өмд нь амар үнэтэй заяа ингээд $98-аар авсан чинь Target-д яг адилхан өмд $50 юм байжсэн заяа. Тэгээд Target-ийг нь бас авсан. Aritzia 20% хөнгөрсөн байлээ шүү. Би одоо лайв хийдэг юм хайшин би. Тэгээд та нар бүгдээ вебсайтаар нь ороод захиалж болно байх гэж бодож байна. Ямрын би хэлсэн шүү дээ Target-д $22 гэдэг юм байлээ. Тэгээд энэ яг өөр юм уу гэхээр бас үгүй заяа. Тэ яг ингээ идэл нь өөр заяа. Тэг өнгөн жоохон л өөр. Тэг юу гэж бодчих энэ өмгийг буцаагаад энийг өмсөн дээр нь энэ хоёр өмд ялгаатай харагдчих юм уу? Дараа нь болохоор Uniqlo-гоос авсан. Бас жимд өмсгөж авсан юм байгаа заяа. Ийм цаа Uniqlo гэж бичсэн. Энэ арцмаар ганцхан үлдсэн байсан. Тэгээд энэ нэлээд сайн хэмнэрсэн байсан. Энэ чи хэд гэж илаа. Яг үнцүүний нь аль мэдхгүй. $15 болчихсон юм. Тэгээд жимдээ ер нь өмсөх хувцсгүй болцсон байсан. Яг нэг хувцас өмсөөл тэрийг угаагаал хэлээ заяа. Энэ болохоор юм
болохоор ингээд нөө өмсөх юм шорт авсан. $10 гэсэн. Энэ шортыг өмсч үзэх гэсэн би бүр залхуурчлаа. Та нарт юугаас яаж харагдах юм мэдэж байгаа шүү дээ. Шотлтаа бол нэр павдерны юу гэлээ. Багс. Энэ толгойцоо чинь павдерны багс авсан. Энэ нэг хэмдрэл зарлаагүй байсан. Тарифтаас ороод $10 авсан. Энэ нэмийг авсан байна. Энэ нэмийг өнөөдөр зүйлсэн. Тэгээд энэ нэмийг авсан чинь дараагийнх нь болж нэг хэмдэрсэн үгүйгээ нэгийг аваад нэг гэдэг чинь. Тэгээд тэгэхээр энийг авсан. Би юусоо зүйлт сайн зүүж чаддгүй. Гоё тэгээд нэг зүйл зүүчихээр илүү ч юм шиг санагдаад байдаг үсэн. Тэгээд нэг зүйл зүүх юм бол би яг ингээд нэг сэтгэлтэй амар энгийн зүйл зүүндээ гэж боддог үсэн. Тэгээд Old Navy энэ байхаар нь авсан. За өнөөдрийн үед ингээд боллоо. Өглөөнөөс үдээс хойш хүртэл дэлгүүр хийсэн. Америкт Black Friday бол айгүй том болт юм билээ, хүмүүс гадаа нь айгүй урт орж ирүүлсгээд байдсан. Жишээлбэл лүлүл юм бол бүр ингээд хажуудлаа дэлгүүр хүртэл ингээд уртаашаа лайн үсгэсэн байжсэн. Тэгээд зарим дэлгүүрүүд болохоор яг Black Friday-ээс өмнө хэмбэл зарлаа. Тэгээд нэг ачаал үсгүйгээр явчихдаг юм лээ. Жишээлбэл Gap, Zara ч юм уу тэгээд ингээд баг хэмбэл зарлаа явчихдаг юм билээ. Харин зарим дэлгүүрүүд болохоор зөвхөн тэр өдрөө зарладаг ч юм уу тийм. Тэгээ миний ойлгосноор Sephora энэ төр бол нэг амар сайн хэмбэл зарлаагүй лээ. Том Chanel, Dior энэ төр бол бас нэг сайн хэмбэл зарлсан үгүй юм би сайн мэдгүй байна. Юуртайч тэрүүгээр хүмүүс очрлоогүй байсан. Энд бол K-Beauty-ийн гадаа айгүй олон хүмүүс очрлцсан байсан. Бас өвлийн хувцас захиалсан байгаа. Өвлийн гутал, мутал багсаар юмнууд бас онлайнаар захиалсан байгаа. Тэгээд хэрвээ та сонирхож ивэл коммент үлдээгээрэй. Би part 2-ыг харуулъя.